Сайн уу? K-pop баримтчдаас өгч тавтай морил K-pop Jericho байна. Та бүхэн миний гарыг харж байгаа бах. Тэгээд одоогор бол өөрийн 4:40 болж ийн. Би ирээд ерөөхдөө юу ярих вэ гэдгээ мартахгүй тулд гоё дараалт оруулахын тулд гоё юу яриагаа бэлдээд яг ингээд степ баринаас гарахад бараг 92 минут бүр зүгээр цогцолоос нь гарах гэж би очирсан машин дотор. Тэс нь K-pop аялын ойрхон ингээд юм төрсөн нутагта өөрийнхөө төрсөн нутагт ингэж авчирч ирүүлж ингэж тоглолт хийгээд бол үнэхээр гайхалтай зүйл байна. Тийм бид бүхэн хоосаг маш их ядарчлан дуудууллаа штэ. Гэтэ манай хүн бол үнэхээр биднээс салахыг үнэхээр их хүсэхгүйсэн. Дуу болгоныхоо дуусныхаа дараа араас ингэж сэтгэлээ хэлж байгаа тэр өгөөд бүр үнэхээр чин сэтгэлээсээ бас ингэ мэдхийг хүсэжсэн зүйлүүд байсан. Тоглолтын талаарх гоё мэдээллүүд, тоглолтын талаарх бүр маш гоё бичлэгүүдийг болон үзэгчдийн хайрыг мөн татсан рэпер Кийсэн болон манай Монголын мундаг эмэгтэй орон бүтээлчдийн талаар ярилцах болно. Бичлэг эхлэхээс өмнө лайк дараарай, subscribe дараарай. Үрийн 4 цаг 40 минут болж байна. Хасаа гарч ирж өрнөөсөн үү? Би 2 удаа уйлсан. Эхнийх дээр нь бол гарч ирж явахдаа уйлсан. 23 цаг 5 минутанд хасаа гарч ирж байгаа байхгүй юу? Бүр амар хогшоод бүр ингээл нүднээс ингээл мэлмэл гарч ичилээ. Тэгэл уйлангаа бичлэг хийлсэн. Тэр бол үнэхээр гоё байсан. Степаринад ороод яг хүртгөө үлгэх гэж бидсэн чинь хүртгөө үлгчихсэн манай ажилтан маань би таныг таних штий, би таны бичлэгийг үздэг штий гэж луур юмсвал бүр тэр чигтээ амар гоё болсон. Намайг мэддэг бүх хүмүүс маань сайн уу гэж бүр яг найзууд юм шиг хизээний ингээд тийм хамт нөхдүүд юм шиг. Тэгээд стори оруулсан чи би тантай уулзмаар байна гэж бас мессеж бичсэн. Тэр хүмүүс ч гэсэн бас маш их баярлаа. Зураг даруулсан хүмүүс ч гэсэн маш их баярлаа. Дээрээс нь нөгөө таны бичлэгийг үзээд, таны рилийг үзээд энэ тоглолтын тасалбарыг авахар шийдсэн гэж бүр надад хэлсэн. Бас дээрээс нь комент үлдээдэг. Тийм хүмүүстээ би бас маш их баярлаа гэж хэлмээр байна. Бас нэг охинтой бас маш сайн найзууд болсон байгаа. Ингээд бүх зэрэгтэл ингээд дүүрсэн үзэгчдийн уур амьсгал гарч ирж байгаа Монгол болон гадаадын бүх уран бүтээлчд маш их чин сэтгэлээсээ дэмжиж хандж байгаа тэр байдал бол үнэхээр гайхалтай байсан. Хөтлөгч хүртэл бас та манай хэдээр ямар их бахархсан мөлий, бүх дууч хүртэл ямар их бахархсан мөлий тий. Үнэхээр гайхалтайсэн. Манай үеийн гэхдээ бүр үнэхээр өөр юм аа. Бид бүхэн бараг 6 цаг хүлээсэн. За тоглолт 7:30 дээр нь эхэлсэн. Тэгээд ер нь хүлээсний нэлээд олон цаг хүлээснээс зэд хамгийн сүүлд 23 цаг 5 минутанд манай хаваасаа гарч ирсэн. Бүр үнэхээр гайхалтайсан. Тэр үед бүр шууд ингээл дуулаа ойлголоо. Ятах манай хэд бүр үнэхээр солонгос хэлтэй сайн юм аа. Хаваасаа ингээд сайн байцгаана уу монголчуудаа гээ хөөрхөн ингээд мэдчихснийхаа дараа солонгос хэлээр ингээд ярьж ах чинь л солонгосоор ойлгодог үзэгчд нь төрүүлээд өрлөөд орчуулгын сонсохгүй байсан. Би зарим зүйлүүдийг үнэхээр сонсож чадаагүй. Тэгтээ амар гоёсэн.
거기서도 언급했듯이 제가 처음으로 마마무에서 데뷔를 했을 때 처음으로 방문하는 나라가 몽골이었어요. 근데 그때는 저희를 아는 분들이 아무도 없었어요. 그래서 지금 너무나도 감격스러워요. 나 왜 이제 온 거야? 근데 여러분들 진짜 너무너무 보고 싶었어요. 감사합니다. 여기 멍청이들이 굉장히 많네요. Манай хүн бидрээс үнэхээр салж чадахгүй, бид нэр бас хоосоос бас салж чадахгүй тийм л гайхалтай үдэш болж өнгөрлөө. Манай хүн ингээл гоё ингээл ярилцлага хийж аал дараагийн дуу руугаа орох тэр момент амар гоё хийдэгтэй. Би хамгийн хайртай твит гэдэг дуу гарсан. Энэ дуун дээрээ монголчууд гэдэг дууныхаа дуунд ингээ хилээд байгаа тэр хэсэг болоо амар гоё. 예상도 불러드릴게요. 먼저 불러드릴게요. 제가 Тэгээд тайсан сайраад байгаа сүтэ болсон өстэй. Тэгээд энэ жилийн удаа цаашдаа сайн сайхан зүйл болох гэж бодоо. Бүхмаа жоохон хэмжсэн байгаа. 제가 이 땅이랑 가까워진 만큼 여러분들한테 제 떨림이 그대로 다 전달이 되도록 더 열심히 무대할게요. 근데 여기 몽골리아에 와서 키 크신 분들이 너무 많더라고요. 그래서 여기 몽골에 와서 이렇게 인터뷰를 하는데 단상이 여기 있더라고요. 네, 안녕하세요. 네.
네, 하여튼. 죄송합니다. 저희가 아직 해야 될 게 너무 많죠, 여러분들? 저도 어떻게 보면은 가수를 넘어서서 결국은 이렇게 사람인지라 이렇게 무대를 다니면서 뭔가 이렇게 텐션이 떨어지는 이렇게 관객분들을 만날 때가 있어요. Яг ингээд тоглолт хийж байхад заримдаа ямар ч юм реакшн өгөх үзэгчтэй дуусдаг байсан. 근데 여기는 준비가 다 돼 있네요. 나 진짜 여기서 살다 갈 거야. Бүх дуучид ингээл амар халуун байна. Бүр та нар үнэхээр халуун байна. Ямар гоё юм бэ гэд хэлчихсэн ч гэсэн яг уртлын фэн зам бол зүг. Саунд дотор байгаа юм шиг лээсэн тхүү. Тэр амин бүх хүмүүс угаасаа ус уухыг амар хүссэн. Ус уухыг хүссэн ч усгүй байсан хүмүүс доор коммент үлдээгээрээ. Бас дээрээс нь өөрийн тийм зарчим байдаг ах. Үзүүлбэрүүдэд дандаа тийм өндөр өсгөдтэй бүжиглэн гээд. Тэгээд бидний хувьд ингээд намхан гуталтай, намхан пүүзтэй бүжиглж байгаадаа жоохон нөгөө зарчмаа зөрчсөн болохоор биднээс бас яг ингээд уучлал гуйж байгаа бүр ингээд мэдрэгдсэн. Don't гэдэг дуугаа дуулж байгаа. Яг тэр дуу гарсан чи цаанаас ингээд мэлцсэн. 우리 열심히 한번 재밌게 놀아볼까요? 오늘 한달 대표할 것 같아? 자, 그러면 일단 끈적하게 시작해볼게요. 어서. 칠수 있을 것 같아요. 조금 작곡하고 이번 주진아를 이어서 근데 주진아 왜 이렇게 잘 따라하는 거예요, 여러분들? 한번 친구들한테 보고 한번 비했어야 믿겠더라고요. 뭐야? 진짜 주진아를 위해서 이제 또 제가 작년에 컴백했던 곡이죠. 나라는 곡인데 이게 얼마 전에 그러니까 비교적 되게 최근에 나온 곡. За ингээд дөрөв дэх дуу нь болохоор наа байсан. Наа бол үнэхээр цоглог гайхалтай дуунуудын нэг шттэ. Бүжгийн дэглэлт нь хүртэл амар гоё. Бүжгийн дэглэлтээ ч хүртэл амар супер хийсэн. Үнэхээр 20 минут ингээд уцаа ингээд барьсан чи сүултээ ингээд бүр ингээд гарч хилээд тэгтээ анзаархад хүн болгоны гар ингээд чилжсэн гэсэн гэл. Дуустал ингээд барьсан. 여러분들이 너무 예뻐서 계속 하고 싶어요. 오늘 이렇게 또 이렇게 잘했구나. 자, 그러면은 이 곡을 또 이렇게 드디어 몽골에 계신 팬분들께 이 노래를 들려드리게 되네요. 약간 기침과 볼때 잔스테이가 있고 여러분들이 맞아요. 여러분
미약하지만 조금이라도 꼭 전해졌으면 좋겠습니다. Энэ дуу ч гэсэн та бүхэнд жаахан ч гэсэн хүчнэмээр оруулах болно гэж бодож байна. 여러분들을 위해 최선을 다해서 부르겠습니다. Та бүхэндээ зориулаад бүхэн чадлаа гаргаад болъё. 마리아 자이카. Миний камер руу хэд хэд удаа ингэж ихцэлж харсан багаз. Гэтэ хамгийн гоё ихцэлж харсан тэр зүйлийг би бичээгүй байсан нь үнэхээр харамсалтай. Хоосо сүлийн дуугаа буюу чили гэдэг дуугаа дуулсан. Амар чили угаас амар гоё шүү дээ. Бүр ингээ хамаг ингээ адреналин ингээ бүх юм ингээ дэлгэрүүлж байгаа юм чинь. Өөрөөр хэлбэл хамгийн сүүлийн нь чили. 이거는 더 좋은 음악 그리고 여러분들한테 힘이 되는 음악 준비하도록 하겠습니다. 감사합니다. Тэр үедээ та шинэ дуу болсон өөрийнхөө төлөвтэй буцаад ирэх болно. Баярлалаа. Манай хүн амар садаж эхэлж байгаа хгүй ядраад хөснө гараад хэлсэн тийм ер нь л шинэ альбомоо яг гарах гад мөн гадаадын уран бүтээлчтэй бас давхар хамтрах гэсэн чинь амин санаандгүй хөлөө битээсэн хамгийн сүүлийн дууг дуулсан ч гэсэн бид бүгд ингээл орилсоор дэмцсээр шүтсээр хайрласаар бүр ингээд явуулмаргүй байсан бөгөөд манай хүн за дахиад ганц удаагийн гойгаал бид бүр Мамаму амтлын микс буюу 6 дууг нэгтгсэн дуулт юм.
지금을 두시 저는 이게 맛있는 게 Тэгэхээр ингээд бид ингээд хангалттай хэмжээний дэмжээгөө байсан бол тэр сүүлийн Мама Мөвийн 6 микс ингээд 6 дууг нийтгсэн тийм дуугаа дуулахгүй байх магадaltaй байсан байхгүй. Хаасаад бид бүгд ямар их таалагдсан, хайрлагдсан ингээд мэдчихэж байгаа. Тэгээ маш их шүтж байгаа учраас ингээд нулимсаа барин байж бүр яаж байсан тэр агшнууд бас амар хөөрхөн бүрэн тэгэхээр би ингээд нэндэгнээ давж үлдмээр байна. Тэгээд энэ контент ч гэсэн хамгийн гоё контентуудын нэг байна. Манай хөтлөгч Ууган Баяр бүх уран бүтээлчтэй цэцэг ингээд өгөөд яваадсан баггүй юу. Тэгсэн чинь манай Хаасаа ингээд дуулж явахдаа үзэгчтэй амар ажилт юм билээ. Тэгээ ажиглаж явахдаа хосууд ингээд тоглолтын үзэж байгааг хараад энэ цэцгийг надад биш тэр хосод өгөөрэй гэж яагаан хоёр хост өгсөн байгаа. Үнэхээр азтай. Манай ер нь азтай авахалжтай үзэгчид тэнцжсэн, энтжсэн, тэнцжсэн. Цэцэг бол түүний цэцэг, хаасаа зэрэг цэцэг амжилттай цэцэг. Гэхдээ тэр юу ч үссэн бэ гэвэл энд байгаа хамгийн дөрөвний энд байгаа гахтай хосод өчөөрэй гэж хэлсэн. Тэгэхээр хаасаа энд байгаа гахтай залуучуудад зориулж байгаа шүү. Энэ бол хаасаагийн хаалт шүү. За таавалтай зориулж байгаа шүү. Гахтай өчөөрэй гэж баяргий.
дуучин рэпер Kiss мэдлэлээр ярилцах хэрэгтэй. За ер нь бол монголчуудын хайрыг өнөөдөр амар их хүргэсэн. Хөөхөн нэгдүүтэй гоч гарсан гэж бол үнэхээр хэлхээгүй тийм. Монголын уран бүтээлчд бол бас үнэхээр тутгааргүй сайн байсан, бүр үнэхээр гайхалтай байсан. Энэ тоглолт Монголын соёл урлаг ямар хөө байдг вэ гэдгийг Солонгост ерөөхдөө Солонгосын алдартай дуучин Хуасад, Кисэнд, Барын бүжигчид ингээд бүгдэнд нь ингээд харуулж байгаа хгүй. Хуасад гэхдээ манай ингээд Монгол уран бүтээлчүүдээс нэг нь таалагдсан байх гэж би бодож байна. Ирээдүйд сайн уран бүтээлчдийн нэгнтэй ингэж хамтраасаа гэдэг тийм гоё ерөөлөөр ерөөхдөө түр видео хүргэх гэж байна. K-pop баримттай согтмаа тавтан морил K-pop ярих байна. За яг одоо би Step Arena Хуасагийн тоглолт буюу Rose Dad тоглолт дээр ирсэн мэ. 5:30 болж гинүү тий? 5:40 болж байгаа юм байна. Сэтгэл амар өндөр байна. Хүмүүс үзэгчтэй би бас харуулъя ирсэн хүмүүсийг. Одоо 5:40-ийн хувьд бол яг иймэрхүү юутай байна. Тэгээд одоо суудлууд болохоор яг иймэрхүү суудлыг захиалъя гэж бодож исэн чинь ер нь жоохон хол юм шиг санагдаад тэгээд юу юм бэ? Фэн зон нь амар гоё энгийн босоо болохоор ингээ хойшоо байгаа байхгүй юу? Ингээд энгийн босоо дээрэл. Овч Арукагийн найз нэн зулаа. Анхны блог хийхээр гэдэг амар юу юм бэ наа? Сони юм байна. Яг энэ тоглолт зориулаад би хувьдаа яг өөрийн 10 рeel хийсэн. Тэгээд тэр 10 reel маань үнэхээр хандлт өндөртэй буюу татамжтай тоогоор буюу нэг хүн дахин үзсэн болох гэдэг тоогоор бол сая 830 мянга давсан тийм үзүүлэлтийг хүргэсэн. Үнэхээр гайхалтай байсан. Тэгээд өөрөө үзсэн бас энэ хэмжээний хүргэж чаддаг гэдгээ бол мэдсэн. Зэрэгтэл дүүртэл үдчихнэ гэдэг чинь дараагийн хамтлагууд ч гэсэн ингээд наашаа ирэх урсгал үнэхээр бий болох байх гэж бодож байна. Би бас дээрээс нь Монголын уран бүтээлчдийн харийн бүжигчд бас маш мундаг байсан. Харийн бүжигчдээс бас хараа салгаж үнэхээр чадахгүй байсан. Үнэхээр гайхалтай бүжгэлтэй юм билий.
Тэг хамгийн гол нь хаасан болчудаа намайг дахиад ураарэ гэж хэлсэн. Бүрэн хэр гоё. Өөрт нь ямар их таалагдсан гэж бодож байна. Тэгэл хаана бүрэн хэр сэтгэл өндөр дуусгасанд би бүр амар баяртай. Тэгээд үнэхээр гайхалтай байлаа. Монголд ирсэн Кисэм хаасаа болон түүний бас арын ажилтан, арын бүжигчдэд бас маш их баярлалаа. Бас дээрсэн Монголын уран бүтээлчид, бүжигчид, дуучид маань үнэхээр тутгааргүй гайхалтай байлаа. Үнэхээр гайхалтай тоглолтыг бас зохион байгуулсан 333 Entertainment бас маш их баярлалаа. Ингээд бичлэг маань одоо өөрийн 5:20-д дуусч байгаа байх. Тэгээд ер нь нойр өрөхгүй бол эдитлийн нойр хуржүүлээрээ оруулъя гэж бодож байна. Эдитэлж чаад тэгээд ер нь эдит гэдэг зүйл бас маш их цаг авт юм уу. Тэгээд одоо энэ бичлэгийг хад үзэж бол бусад бүх бичлэгүүдээ үзээрэй. Тэгээд үзээгүй бичлэгүүдээдсэн үзээрэй. Тэгээд таалагддаг бичлэгүүдээдсэн дахин үзээрэй. Бас таалагддаг бичлэгүүдээ дахин үздэг тийм үзэгчд маань хүртэл байдаг. Тэгээд би надад үзэгчтэйгээ таарахад бол үнэхээр гоё байсан. Би энэ зам бас гайхалтай хамтлаг гэр хаах гэсэн шуун бол гараад байгаа. Бичлэгийн таалагдсан бол найзуудтай үзүүлээрэй. Бичлэгийн таалагдсан бол лайк, subscribe дараарай. Ингээд дараагийн бичлэгээр уулзтлаа. Түр баяртай.